Цусд сувг үзүүлж бай. Хараал хийдэг бөөнөр маш их олширсан өнөө үед сургамжтайч байж мэдэх нэгэн үйл явдал сольц нийгмийн үед болоод өнгөрчээ. Сэлэнг аймгийн захын суманд хөөцөглөөс нэгэн настай хөгшин хүүгийнхээ хамт нүүж ирсэн байна. Хүүн газар тариалангийн мэргэжлэр сургууль соёлд үүргэсэн учраас тракторын жолооч болохоор алсаас хэрэг болгон нүүж ирсэн байлаа. Хаврын тариалал тэд иглэх үед хүүн шин трактор авах гэж нэлээд хөөцөлдсөн боловч шинээр ирсэн түүнийг гадуурхан ад шоо үзээд зөвхөн борнойн дээр суух ажил тоноожээ. Яг энэ үед залуугийн ээж болох 60 настай авгайг хар хил амтай хараалч юм гин гэсэн цуурхал гаргаж эхэлсэн байна. Ер нь тухайн үед хөвсгөлөөс нүүж ирсэн хүн болгоныг л хараал хийдэг гэсэн цуурхал монголоор нэг тардаг байсан цаг. Бөөнөр ихтэй байсан болохоор тэгдэг байсан биз. Гэвч удалгүй хараалч авгайн хүүд шин трактор өгөхөөсөө харамлаж хуучин хашиж жолоочод трактор өгсөн инженер залуугийн эхнэр нь гэнэт зүрхний шигдээс өвчнөөр насан эцэслэсэн нь мөнөөх лавгайгаа сайх сэтгэлийг улам бүр төрүүлэх болжээ. Удалгүй хүүд нь өгөх ёстой байсан шин тракторыг авсан хижээлэр ууланд мод ачиж яваад онхолтон ууцсандаа хүнд хэмтэл авч тэрэгэнцрээс хөндийж босдоггүй амтан болж хувирсан байна. Түүнээс хойш хөвсгөлийн хараалч авгайгаас хүн болгон айж хэмээн алсуур дүлж зарим нь үг дуурхаас хүртэл зайлс хийдэг болжээ. Тэгтэл ч намрын тариа хураалтын эд үед сумын төвд нэгэн аимшигтай хэрэг гарах нь тэр. Мөнөө хөвсгөлийн хараалч авгайн хүүг дэлгүүрээс гараад явж байхад нь сумын төвийн хитэн танхай залуус арх ууж суугаад дуудсан байна. Тэд залуу хурц ирмэгцэн архиар шахаж уухгүй болохоор нь танаа ээж чинь их хараал ирүүл хийдэг гэлөө яасан их хүний золонгоор зоог хийдэг хүн бэ? Химэн тал талаас нь бүлэглэн зодож эхэлсэн ажээ. Хитрхи арх ууж согтуурсан залуус нөгөө залууг зодуурыг нь даалгүй амиа алдсныг мэдлгүй хөрсөн цогцыг нь хүртэл оромжлон дээрээс нь нөлөмж байгаад яваад өгчээ. Ингээд маргааш нь сумын цагдаа хөөсгөлийн залууг зодож алсан залуусыг бөөнөр нь баривчлан аймгийн төв рүү ачиж хөдлөх гэж байхад нас барсан залуугийн ээж нь тэдэн дээр хурж ирсэн байна. Үсгэцгэн задарч уй гашуугаасаа болоод царай зүс нь аимшигтай урч исэн тэр авгай залуус руу гуруугаараа занган та нарыг голомтоор ч нэгдэж байхгүй болгондоо химэн занаад хилээ гарган цухилгахад тасгаар өнгийн хил бултайж харагдсан гэдэг. Голомтоор ч байхгүй болгондоо химэн занахыг нь тэнд байсан олон хүмүүс ялангуяа хүн амны хэрэгээр аймаг руу ачигдах гэж байсан залуусын ар гэрийнхэн сонсоод ихэд хэртхийн зочсон аж. Тэр явдлаас хойш 7 хоноогүй байхад хүн амны хэрэгт холбогдоод аймаг руу ачигдсан 4 залуугийн нэг нь аймгийн мөрдөнд боогод үхчихжээ гэсэн сураг дуулах нь тэр. Боомлж өгдөг залуу урд нь нэг бос удаа хэрэг төвөгт холбогдсон аавын хаалга хүртэл татаж өгсөн нэгэн байсан учраас хүмүүс хараалч авгаан хараал хүрснээс зайлахгүй. Тэрнээс биш тийм амар амиа хорлохоор хүн биш гэлцэн шуугаад эхлэв. 2 хоногийн дараа аймгийн мөрдөнд үлдсэн 3 залуугийн нэг нь өрөөнийхөө хориглуудад зодуулсны улмаас үгсэн сураг гарчээ. Эцэг эхчүүд нь шүүх хурал хүртэл хүүхдүүдээ амьд байлгамаар байна хэмээн хил амхийн хөөцөлдөж байж үлдсэн 2 залууг арайхийн ганц удаг руу шилжүүлжээ. Гэвч энэ явдлаас хойш төдийл удалгүй хэрэг хийсэн нэг залуугийн хүүхдийг гидсэндээ тээж явсан найз охин нь санамсруугүй тогонд захиулан нас барсан золгүй явдал гарчээ. Уг явдалгаараа дудаагүй байтал ганц удагт хоригдож буй нөгөө залуугийнх нь ээж мөн л цагаан зам дээр машинд мөргүүлэн гинэт амиа алдсан харамсалтай явдал гарсан байна. Энэ үед л сум даяараа хөөсгөлийн хараалч авгаан хар хил ам зансан ёсороо биелэлээ олж байгаа талаар шуугин ярих болсон байна. Нэгэн өдөр хүн үнэмшмээргүй үйл явдал болох нь тэр. Хөөсгөлийн хараалч авгаан гэрт хүүгэн зодож алсан 4 залуугийн ар гэр ах トゥ хамаатан садан болох 200 орчим хүмүүс нийлэн очиж өч төчнөө мөргөл барьц өгч та бидний голомтоор нь хяаруулна гэсэн хараалаа буцааж байхгүй болгооч хэмээн өршөөл гуйсан байна. Гэвч хар хилтэй авгай нэгэнт хийсэн хараал хэлсэн үгээ буцаах арга байхгүй. Тэгээд ч миний хүү ахиад босч ирэхгүй учраас та нарыг ч өршөөх хүсэл алга гэж хэлсэн аж. Энэ үгийг нь сонсмогцоо нэг залуу тэгвэл чамайг өөрийг чинь алаад хайчих л да
Химэн дайрч мөнөөх авгай нүүр ам руу дэлсэн цус нүчтэй нугатгаж бөөн уймэн дэгдээжээ. Хараал хийсэн хүний цусыг нь гаргачихаар хараал нь буцдаг гэсэн яриа байдаг болохоор тэгсэн байх. Азар тухайн үед хэсгийн төлөөлөгч залууд хэдэн дээр ирж хар хилтэй авгайг зодуулж өгөх аюулаас аврахын сацуу ахин хүн амины хэрэг гарахаас өмнө аймгийн төв рүү нүүлгэн шилжүүлсэн гэдэг. Гэвч хар хилтэй авгайг явснаас хойш мөнөөх гэр бүлийн хүмүүс бүгд цувран амнасаа алцаар байжээ. Тэрхүү хараалд өртсөн гэр бүлийн нэг гишүүн нь тисгээ болоод эцэстээ хар хилтэй авгайг аргалах хүн хайж болохоор Хөвсгөл аймгийг зорж авдсан байна. Удтал ирж хайсны эцэст тайгын Даянч бөө хэмээх зард гарсан настай хөвшөнтэй очиж уулзаад бүхий зовлонгоо нэгэнгүй тоочин ярьжээ. Тайгын Даянч бөө хар хилтэй авгайн нэр ус зүс царайг нь тоочин хэлүүлсний дараа миний нэг шав 10 жилийн өмнө ахиад хизээж хараал ирүүл хийж хүнд муу зүйл юулдэхгүй гэж ам тангараг өргөөд Сэлэн аймаг руу нүүсэн юм. Тэр л мөн болж таарлаа. Хүнийг гал голомтоор нь идэж устгадаг хараалыг би л түүнд анх заасан хүн. Ер нь манайд тэр хараалыг хийдэг хүн надаас өөр байгаагүй. Тэр шамаа нандгай тангараа зөрчөөд нүгэл хийж яваагаас зайлахгүй болж таарлаа. Хоёулаа хайж очиж номхотхгүй бол өвхөн өхлөө асар олон хүн лай удах байх шүү. Химэн хөгшин Даянч аргагүй ирэхэнд холын зам тулахаар шийдсэн аж. Мөнөөх хараал хэлгсэн айлын ир Даянч өвгөнтэй хамт хар хилтэй авгайг аймгийн төвөөсөө хайсан боловч олсонгүй. Сураг сонсвол нийслэл хот руу нүгэд хэдэн жил болж байгаа гэсэн байна. Ингээд хотод ирсэн боловч төм бөмбөн хүн дотроос хаанаас гэж түүнийг олох билээ. Димил ажиг сураг тавьж байгаад нэгэн сонин дээр хараал хариулж хар санаатныг хашааж өгч үйлчлэн гэсэн содон зар байхыг олж харсан байна. Ингээд уг зарын мөрөөр мөшгсөөр хурч очвол мөнөөх хар хилтэй авгай баян хушууны эцэст гэр барьчихсан хүмүүс тасар өндөр үнээр хараалж чаддаг уйлдан нүгэл хилэнцэх тариад сууж байсан аж. Даянч өвгөн түүнтэй нүүрт гож уулзсангүй. Харин энэ хар давуутай ямыг гэрийнхэн дотгонд сэмхэн авчуулчихараа гэж хамт ирсэн хүндээ загсан байна. Нөгөөх нь хар даван уутыг гэрийнхэн дотгонд хавчуулсны маргааш өглөөн нь хар хилтэй авгай орчлонгоос нэг мөсөн хальчихсан байсан гэдэг. Ийхүү даян дээрхийн бөө нараас гарвалтай голонтоор нь иддэг хараалыг нас өндөр болсон Даянч зайран өөрийн биеэр иж идэж номхотхон хариулсан гэдэг юм. Хараалч авгайг нас барах үед мөнөөх чатханд өртсөн 4 гэр бүлээс ердөөл 6хан хүн амьд мэнд үлдээд байсан бөгөөд тэд өнөөх хүртэл өвчин зовлонгүй эрүүл энх тунх амьдарч яваа гэдэг.